Metapius Daniel. Are you ready? За би бусад суугуудтай адилхан нэмэх 18 гэж хэлэхгүй. Учир нь амьдрал хүссэн үсээгүй хар бараан зүйлс зөндөө байгаа. Эртнээс иймэрхүү аним үзээд тэр зүйлийг мэдчихсэн дээр гэж бодож байна. За тэгээд аним лугаа шууд орцгоё. Та бүхэнд өнөөдөр Takopi Original Sin гэдэг Японд маш богинохон бол маш хүчтэй мессежүүдийг үг үнзгийн утгатай тийм Япон манга юм аа. Зохиолчийг нь болохоор Teisen 5 гэдэг бөгөөд драм сэтгэл зүй уянгийн хайлал бас мэдээж эмгэнэлт тэгэд хүүхдийн сэдвтэй байсан. 2021 оны 12 сард зурж эхлэжсэн бол 2022 оны 3 сард дууссан байна да. Ердөө 3 сарын дотор дууссан байдаг. Нийт 16 бүлэгтэй 2 бодит ерөнхийдөө бол манга болсон байлээ шүү заяа. Тэгээ аним хөлбөр нь болохоор 2024 оны дундуур аним болохоор зарсан. Саяхнаас юу нээлттэй хийгээд тэгээд би ч гэсэн юугаар тутах гээд оруулах гэж байгаа. Тэгээд товч агуулга нь болохоор Tokipa гэдэг ад жаргалд хараадаг хариг аргийн нэг амтан дэлхий дээр ирээд Shizuki хэмээх гонхтой охинтой уулздаг. Тэр охинд ад жаргал авчрахыг хичээдэгч бодит амьдрал дээр маш харгас гэдгийг ойлгож эхэлнэ баг багаар. Shizuki дэмжих гэж оролцсон ч Tokipa цаг хугацааг ухраадаг хайпи камераг зэрэг төхөөрөмжүүдийг ашигладагч бүхнийг зөв болгоно гэж бодсон ч уламд ордуусаар байд. За энд болохоор сайн санаа зөв үйлдэл нь Tokipa ямар ч буруу санаагүй байсан ч хийсэн үйлдэлүүд хүнд хор уршиг авчирсаар байдаг. Энэ сайн санаа нь аюултай байж болдог гэдгийг давхар харуулдаг. Сайныг сандсан ч гэсэн бас муу үр дагавар очно гэсэн. Тэгээ хүний оюун санаа нарийн төвхтэй байдаг Marina, Shizuki, Azuma зэрэг дөрүүд бүгд зөвхөн муу сайн гэдгийг шинжтэй биш. Бүгд амьдралын дарамт авсан хүүхдүүд бөгөөд альва хүнд ямар ч нөхцөлд эвдэрч болдог, ямар ч нөхцөлд байгаа гэдгийг харуулж байгаа тийм аним байсан. Тэгээд өөрөө Takopi гэдэг өөрөө гимби мэт боловч гимтэн тэр бол өөрийн хийсэн үйлүүдийг жинхэнэ утга учирыг ойлгоогүй гинэн тийм дүр байдаг. Ягаад гэвэл Takopi ч өөрөө хүүхэд байхгүй юу? Өөр гараас ирсэн хүүхэд. Энэ аним нь болохоор нэлээд онцгой гэж явдаг. Ягаад гэвэл зөвхөн 16хан бүлэгтэй хэрнээ манга уншигчдын сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөснөөс гадна Shonen Jump гэдэг Японы алдартай сэтгүүлийн нийтлэг газар болохоор шууган тарьсан богино манга болсон юм байлээ л дээ. Тэгээ шүүмжлэгч нар 2022 оны хамгийн сайн богино манга гэж ерөнхийдөө бол үнэлсэн байт юм байлээ. Яагаад вэ гэхээр өсвөр насны сэтгэл зүй дээрлэхлэлт гэр бүлийн харилцааны талаар нээлттэй зоримог дуу хоолой болж Япон хүмүүсийн дунд тэгж шууган тарьсан байлээ л дээ. За одоо шууд аним руугаа орцгоё. Хайр гэргийн амтан анхны хүн найз өөрийнх нь өгсөн нэгэн багжийг өөрөх нь өгсөн багжаар гэртээ амиа хорлож ашиглана гэж огт бодоогүй. Удалгүй Shizuki үлдсэн ягаан амтан болжээ. Энэ амтан хаа нэгтээ орших ад жаргалын гаригаас ирсэн байв. Аз түгээхийн тулд дэлхийд санамсаргүйгээр ирсэн ч хүмүүсийг баригдах шахаж айд сандарсан байлаа. Үнэхээр өрөвдмөр Shizuki үлдээсэн сэндвич түүнийг аварсан бөгөөд тэр амтан Topi гэж нэр өгчээ. Topiгийн хувьд Shizuki бол энэрэнгүй амьтдыг сайн ойлгодог хүн байлаа. Зүгээр л харахад л сэтгэл нь тайвширч байв. Талархлаа илэрхийлэхийн тулд Topi нисэж болдог баяр баясгалан нэгэн багаж өгчээ. Гэхдээ Shizuki сонирхоогүй. Тэр өөр нэг бичгийн самбарс худалдан авахар авах гээд нэг завгүй байлаа. Сэндвичээ зүгээр үлдээч гээд хоол байсан гэж хэлээ. Санаа зовх хэрэггүй гээд маргааш дахин ирнэ гэж амлана. Topi яагаад нисхийг хүсэхгүй байгааг ойлгоогүй юм. Shizuki ниссэн ч юм өөрчлөгдөхгүй гэж хэлдэг. Topi бол нисдэг амтан энэ гариг дээр олон байдаг тул хүмүүс нисдэг байх гэж бодсон гэж боддог. Маргааш нь Shizuki Topi хоёр сувагт нуугдж байв. Shizuki-гийн ангийн хүүхдүүд ойртож байлаа. Тэд үргэлж Shizuki-г дээрлэхдэг. Marina гэх охин найзуудтайгаа Shizuki-гийн бичгийн самбарыг хуг зогсон. Энэ 7 хоногт 3 дахь гэж хэлж инээлдэж байлаа. Маш аимшигтай. Тиймээс тэр дахин самбар авах хэрэгтэй болж мөнгө нь дуусч байв. Topi ойлгоогүй ч тэдний царай баяртай харагдаж байсан тул төгсөлтөө зүйл хийх гэж байна гэж бодноо. Гэтэл Shizuki үгүй гэж хэлдэг. Topi дахин талархлаа илэрхийлэхийн тулд ад жаргалын камера гаргаж ирлээ. Зургийг төвчлөөрийг даруул ад жаргалын зураг гарч ирдэг. Бас нэг онцгой чадвартай камер юм. Shizuki сонирхоогүй бас л утсаар зүгээр селфи хийсэн дээр юм байна гэж хэлдэг. Тэр дахин самбар худалдаж авах ёстой байлаа. Topi яагаад түүнийг дахин самбар авах ёстойг ойлгодоггүй. Мөн түүний цүнхтээр элдвийн муу зургууд болон хараалын үгс бичсэн байдаг. Сайн анзаарах юм бол өчигдөр авсан самбар нь алга болчихсон юм болов уу гэж бодох ш. Shizuki их завгүй байсан учраас Topi-г өөртөө хэлжээ.
Маргааш би заавал түүнийг инээлгэнэ гэж Топи өөртөө амладаг. Тиймээс өдөр бүр өөр ад жаргалын багаж авч ирэх болов. Нэг өдөр Шизуки гэртээ яаравчлан харив. Тэр нохоо Чапиг до хоол бэлдэх ёстой байв. Капигийн хажууд нь Топи анх удаа Шизукигийн инээмсэглэж байгааг харсан юм. Шизукиг түүний гэртээ урьжээ. Ээж нь ажилтай байсан Топи түүнийг аавын талаар асуухад Шизуки надад аав байхгүй гэж хэлдэг. Топи гайхаж хүмүүс үнэхээр гайхалтай юм. Зүгээр ээж нь л хүүхд төрүүлж чаддаг байх нь гэж боджээ. Гэтэл Шизуки би Чапигийн хамгийн их хайрладаг. Чапи байхад л надад өөр юу ч хэрэггүй. Ямар ч уу гашуун өвдөлтийг давж чадна гэж хэлжээ. Топи ч түүнд аав байгаа гэдгийг саяхан л ойлгосон юм. Хайж явсан байсан юм. Шизуки ад жаргалын гариг хаана байдгийг асуухад Топи маш хол байгаа ч хөлөг онгоцороо хурдан очиж болно гэжээ. Шизуки би хаашаа ч явах боломжгүй. Ад жаргалын гариг руу ч биш, аав дээрээ ч биш гэж хэлжээ. Топиг гарахын өмнө ээж нь ад жаргалыг түгээ. Гэхдээ дүрмийг хизээч зөрчиж болохгүй гэж хэлж байв. Гэтэл тэр дүрмийг зөрчих нь битгий Шизукигийн ад жаргалтай ч болгож чадахгүй байв. Гэсэн ч тэр би Шизукиг ад жаргалын гариг руу аваачнаа. Тэгээд тэр хамгийн том инээмсэглэлтэй байх болон маш ад жаргалтай байныг харах болно гэж. Ер нь дотроо амлалтын. Шизуки маргааш нь дахин уулзъя гэж. Маргааш нь Шизуки нүүрэн дээрээ хөх нийцв ирэв. Топи юу болсонг хараад ойлгож чадахгүй байлаа. Өчигдөр Топи хүүхчүүдээ. Шизуки гаранд Чапигийн хүзүүч барьж байв. Тэр тэгэхээр арсны өнгө нь өөрчлөгддөг юм байна гэж бодоод эвлэрлийн тууз гаргаж иржээ. Энэ хоёр хүний холбож тэр дороо эвлэрүүлдэг. Шизуки маш их гунигтай харагдана. Гэвч ад жаргалын багажийг зөвхөн Шизуки тэр туузыг гуйсан болохоор Топи дүрмийг зөрчиж өгөхөөр шийдэв. Уг нь бол хүнд өгж болохгүй гэж ээж нь сануулсан байд. Шизуки болон түүний найз эвлэрнэ гэж найдаж байлаа. Гэхдээ орой болол Шизуки ирсэнгүй. Санаа зовсон Токи түүнийг хайхаар явлаа. Нохооны байшингийн хажуугаар өнгөрөхөд Чапи алга бай. Шизукигийн гэрт ороход тэр агаарт дүүжлэгдсэн байлаа. Түүний бие хөдлөөд байсан Топи юу болж байгааг ойлгохгүй. Гэнэт Шизукиг газар унсан Шизуки аль хэдийнэ амьсгалахаа болоод үхчихсэн бай. Токи дүрмийг зөрчсөн болохоор Шизуки үхчихлээ гэж бодоод тэр өөрийгөө буруутгаж дахин уушлах гуйж эхлэв. Гэхдээ үхэл гэдэг бол бүх гаригт үйлчлдэг дүрм. Ямар ч багаж амийг буцааж чаддаггүй. Гэхдээ ад жаргалын камер нэг онцгой чадвар байсан. Тэр камер өмнө авсан зургийг уншаад тэр үе рүүгээ буцаад аваачиж чаддаг байлаа. Топики яагаад хүмүүсийг өөрснийхөө амийг уютгдгийг ойлгодгүй. Учир нь тэр ад жаргалын гаригаас ирсэн юм. Тиймээс Шизукиг илүү сайн ойлгож түүнтэй илүү их ярьж мэдхийг хүсв. Тэгээд Шизукигийг дахиж үхэх хэрэггүй ирээдүлөө олж маргааш жинхнээсээ инээлгэнэ гэж найдана. Шизукиг ойлгохын тулд Топики сургууль руу даглаа. Өмнөх ад жаргалын хувиргагч ашиглан өөрийгөө цэцэг болгон хүмүүсийг хуурд нууна. Тэгсэн чинь нэг охин Шизукиг муу шимэгч гэж дуудана. Энэ охин муухай үнэртэй гэж хэлэхийг сонсов. Бусдын нүдэн дээр Шизукигийн толгойг ургамлыг загасны ургамал шиг харагдаж байна. Ямар заваа охин бэ? Усанд орд юм уу? Хумсныхаа Найкиг авд юм уу гэж юм доромжилж гарна. Ангид баг Шизукигээс асуухад Марина Шизуки даалгавраа марцсан байж таараа. Тэр чинь муу сурагч үү гэж инээлтэн. Шизуки тайлбарлах гэсэн ч дуурч чаддаггүй. Топики магадгүй даалгавраа мартаж гутарсандаа л Шизуки амиа хорлож өгсөн байхтаа гэж бодлоо. Тиймээс цаг хугацаагаараа буцаж очиод зөв хариуг нь жихэнд нь хэлжээ. Дараа өдөр Шизуки зөв хариулт өгөхөд Марина гайхаж хоцров. Шизуки нэг хоол идээгүй үлдээдэг. Марина бүлэг түүнийг хүрээлэн ирж шоолж, доогуулж, дээрлэж хэлнэ. Топики хэрвээ Шизуки хоолоо идэхгүй байвал бас өгөж магадгүй санаа зовж үлдсэн хоолыг нь хамт идэж өгчээ. Дараа нь Марина нууцаар Шизукигийн даалгаврыг цүнх хоёрыг нь хайж гэхдээ Топики тэдгэрийг олж авчээ. Тэр Шизуки ба Марина хоёр миний гариг дээрх хүүхдүүд шиг л муудалцаж байгаа юм байна даа л гэж бодов. Ад жаргалын гариг дээр хэрвээ хүмүүс муудалцвал бие биенийхээ ад жаргалыг цаасыг нууж анхаарлыг нь татаж эвлэрдэг юм байлээ л дээ. Тиймээс Марина Шизукигийн даалгаврыг нуусан нь эвлэрлийг хүссэн дохио гэж бодноо. Шизуки үгүйсгээгүй болохоор Топики их баярлаж зөв бодсон байна гэж өөртөө итгэв. Тэр өдөр Маринагийн бүлэг Шизукигийн биеийн тамирын зааланд уулзъя гэж цаг тоовлно. Топики чи яагаад очоогүй юм бэ гэж баяртайгаар асуухад Шизуки айж чичирч сандарч байлаа. Түүний айж байгааг хараад Топики тэд маш аимшигтайгаар муудалцсан болов гэж бодноо. Магадгүй манай ад жаргалын гаригтай адилхан л нэг иймэрхүү жижигхэн зүйл болж байгаа болов л гэж боддөө.
Топик гэж хүүхчүүд ээ. Тэгээд нэг багаж ажиглан өөрийгөө Шизукигийн шиг хувиргаж Маринатай эвлэрэхээр өөрөө очно. Гэтэл ярихаас өмнө Марина түүний нүүр рүү хүчтэй алгадаж орхив. Марина ууртайгаар Шизукиг их зан гаргаад өөрийгөө ухаантай мэд айшилж байгааг нь харсан. Маш их уурн хурж урам нь хугарсан гэж хэлнэ. Топики босож чадахгүй байв. Тэр уйлмаар санагдаж маш их айж эхэлнэ. Амьдралдаа анх удаа ийм айдас гэдэг зүйлийг мэдэрсэн юм Топики. Тэр өөрөө зүхтахыг хүсэж байлаа Маринагаас. Тэгээ Маринатай тайван ярилцах гэж оролцсон ч гэтэл Марина уурлаж чи юу ч ярих ирэхгүй, чи бол хог, ээжийнхээ нуу замргийн охин, хэрвээ чамд ёс уртхуун ярих зав байвал миний аавыг буцааж надад өг гэж хашгирав. Тэгээд гинт зураг авсан мөч рүү буцчихваа Топики. Маринаг үйлдэлийг ойлгоогүй тэр өөрөө Шизукид туслах нь бүр илүү өвтгөж байж магадгүй гэж бодож эхэлнэ. Ер нь бол Топики айж эхэлсэн. Шизуки угаалгын өрөөнөөс гараад Марина руу явж байгааг харав. Такопи зогсоохыг хүссэн ч өмнөхөн босон зүйлээс болж айж хөдөлж чадсангүй. Тэгээд нэг нас санаа олсон юм. Шизуки болж хувраад багшаас тусламж хүссэн. Үүний ачаар Шизуки багахан шарахтай үлдсэн. Түүний ангийнхан болон Азуми дараагийн ангийн цагаар тэр энэ талаар ярилцаж санал болгов. Гэхдээ Шизуки татгалзав юу ч өөрчлөгдөхгүй гэж хэлв. Такопи уушлалт гоохыг хүссэн Шизуки түүнийг өөрийг нь аварсныг нь мэдэж байлаа. Багш маш их гайхаж яаж нэгэн зэрэг тусламж хүсч бас довтлуулж болох вэ гэхэд Топикигийн ачаар Шизуки зөвхөн нүүрэн дээрээ л бэртэл авсан юм. Сүүлийн үед Топики түүний ихэд дэмжиж тусалж байгаа. Маринагийн аав нь Шизукигийн ээжтэй бэлгийн харьцаанд орсноос хойш Марина түүнийг сургууль дээр байнга дээрлэгдэг болсон юм. Энэ л Шизукигийн сургуулийг үзэн ядах шалтгаан болсон юм. Гэхдээ Топикигийн таньснаас хойш амьдрал нь тийм ч муухай биш юм шиг санагдаж эхэлсэн гэж хэлсэн ч болно. Топики уушлахгүй түүний үхлээс аварч чадна гэж амладаг. Ойролцоо байсан Марина бүгдийг харж байсан тэр маш их уурлаа. Учир нь тэр маш их Шизукиг дээрлэхийг хүсэж байсан ч гэсэн орлогууд нь ер нь хорлох ажиллагаанд нь бүгд бүтлгүүдэд байсан тийм. Гэртээ харихад хоолны ширээн нэмэх замраагийн байв. Ээж нь Шизукигийн аав өнөө орой тэр эмэгтэйтэй хооллох гэж байгаа гэж хэлнэ. Маринагийн ээжтэй юу гэж асуухад чи ээжийнхээ талд байгаа биз дээ. Миний үгийг сонсон биз дээ. Тийм ээ гэж удалгүй Шизуки нохоогоо салхиулахаар явхад тэр Шизуки дээр гинт гүнж ирээд чи нохоо тэжих ирэхгүй гэж хэлээд хүчтэй зодож эхлэв. Топики ойр хавьд нуугдаж айгаад юу ч хийж чадсан. Нохоо нь Марина руу буцаж дайрч эхлэв. Гэхдээ энэ Маринагийн төлөвлөгөө байв. Тэр зориуд нохоод нь хазуур дараа нь тусламж хүсч хашгирсан юм. Үүний үр дүн Чапиг амтны хяналтын албанд авч явсан. Шизуки уйлж гүйж очсон ч хожимдсан байв. Такопи ад жаргалын камера ашиглан өнгөрсөн рүү буцав. Энэ удаа тэр Шизуки цэцэрлэг түрээлэнгийн замаар явахгүй байхыг зөвлөв. Гэвч Марина түүнийг олж чадсан юм дахиад л. Өглөө эрт явбал яасан юм бол гэж бодоод дахин оролцсон дахиад л Марина Шизукиг олж чадсан. Бараг 25 удаа оролцсон ч Чапиг авч явал хөв тавилан үргэлжилсээр биесээр л Марина үргэлж олсоор байв. Яаж идэн бүү мэд. Эцэст нь Топики ойлгосон юм. Марина зориуд Шизукиг хайж олоод нохоод нь хазуулаад байгаа гэдгийг. Гэхдээ яагаад хазуулах нь өвддөг шүү дээ гэж гайхна. Шизуки Чапиг явж байгааг хараад гүнзгий гунигт автна. Тэр дахин амиа хорлох юм байна гэдгийг Топики сая нэг ойлгов. Чапи бол Шизукиг ганц ад жаргалтай болгодог зүйл нь гэдгийг Такопи мэдэв. Тэр түүнийг аврна гэж шийдэв. Одоо бүтэхгүй байсан дахин оролдож шийдлийг олох л болно. Гарц байгаа гэж өөртөө итгэв. Тэр дахин камера ашиглан 101 удаа өнгөрсөн рүү буцаж Чапиг үргэлж аврах гэж оролцсон боловч Чапиг үргэлж авч явдаг байлаа. Харин энэ удаа Шизукигийн ээж гарч иж Чапиг амтны албан авч явах газар биш аавынх нь гэрт өргүүлжээ. Нохоо хүн хаацсан тул хотод байж болохгүй гэжээ. Гэхдээ Шизуки нэг өдөр нохоогоо эргүүлж авчирч магадгүй гэж бодноо. Ажилдаа явхаас өмнө ээж нь түүнд дахин асуудал бүү тарьж загнана. Дараагийн өдөр Шизуки нохоогүй гунигтай байсан ч амьд байгаад нь талархалтай байлаа. Токипи бодов. Хэрвээ би Чапиг аавынх нь гэрээс нь олж авчирч чадвал Шизуки дахиад инээмсэглэж ад жаргалтай болох юм байна да гэж бодов. Гэхдээ аавынх нь гэр хаанд байдаг билээ. Шизуки хэтэрхий гунигтай байсан тул юу ч ярьсангүй. Токипи дуртай сэндвичийг нь гаргаж ирээд хэрвээ өлссөн бол ид сэтгэл чинь дээрдэн шүү дээ гэж хэлв. Гэвч Шизуки зүгээр л
хүнжилдөө ороод хөдөлгөөнгүй өтмөд хэвтнэ. Эцэст нь сургуультай буцаж явах цаг болов Токиопедэнд очивол сэтгэл нь дээрдэх болов уу гэж дотроо бодно. Бүр илүү их дээрлэж эхэллээ. Марина өөрийгөө хохирогч мэттэй дүр эсгэж буруутгахыг ятгаж Шизукиг маш муу хүн наачин бол гэж хэлнэ. Аз болоход Азума яг цагтаа орж иж нэрхтээ гэж асуув. Гэсэн чинь Шизуки ганцаараа алхаж харихыг сонгоно. Зүрхэн айцаар дүүрэн тэр зүхтмар байсан ч гэвч Шизуки дахин үхэж магадгүйг санаа. Топики бүгдийг мэдэж байлаа. Шизуки дахиж үхэж магадгүйг мэднэ. Марина зан дээр нь аль хэдийн хотож байлаа. Яг л ангаа үлээж байгаа. Шизукид хандаж Марина намайг дагаж чамд чухал зүйл хэлмээр байна гэж ууртай хэл. Шизуки явахыг хүсээгүй Маринаг дагаж явлаа. Марина танаа хайртай Чапигийн талаар ярий гэж хэлгээд Шизуки хэсэг бодоод дагахаар шийдэв. Такоки баярлаж энэ эвлэрэх боломж байх гэж дотроо бодно. Харин өмнөх шөнө Маринагийн аав ээжтэй муудалцаж гэрээсээ гарч явсан байв. Ээж нь бухимдлаа Маринагийн гаргасан. Марина үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй маш их уурсан. Түүний хувьд энэ бүх зүйл нь Шизуки буруутай гэж боддог байлаа. Шизукигийн ээж аавтай саснаас хойш Марина аавтайгаа ойрцсон. Одоо Шизукигийн амьдралын зардал Маринагийн аав төлдөг болсон. Энэ Маринагийн ээжийг уурлуулж өөрийнх нь мөнгө шиг хүлээж авдаг байлаа. Тун хачин. Маринагийн аав нь ээжд нь бөгж авч өгөх ёстой байсан. Гэтэл тэр оронд нэг үл таних зочид буудалд эмэгтэйтэй хамт байсан. Одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Энэ бүхэн Шизукигийн буруу. Хэрвээ Шизуки байгаагүй бол ээж маань өмнөх шигээ ад жаргалтай байх байсан гэж Марина ууртайгаар дотроо бодон байлаа. Үүнийг харсан Топики ээж зог тусав. Тэр зүгээр дээ би зүгээр л дахин цаг хугацаа ухраана гэж бодно. Гэвч хэд дахин ухраасан ч юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ зүгээр л хажуугаас нь хараа зогсвол төгсгөл нь дандаа адилхан Шизуки амиа хурлж өгдөг л байлаа. Тиймээс Топики шийдсэн. Тэр ад жаргалын камерыг авч Маринагийн толгой руу зохив. Тэр хүчтэй зогсон тул Марина үхнэ. Топики ойлгосонгүй. Яагаад тэр хөдлөхгүй байгаа юм бол гэж хэд их өвдөж байгаа юм болов эсвэл гимтчихвөө энэ нэг л биштэй гэж бодно. Тэр камерныхаа давшлуур дээр дарж дахин цаг хугацаа ухраах гэж оролдсон ч гэхдээ энэ удаа цаг хугацаа эргэж ухарсангүй. Токиопи сандарч гэтэл Шизуки гинэд ярив. Топики чамд маш их баярлалаа. Чи үнэхээр гайхамшигтай юм байна штэ гэж анх удаа мах. Би ич итгэдэггүй. Гэхдээ заримдаа хэрвээ Марина байхгүй байсан бол гэж боддог байсан гэдгээ хэлнэ. Тэгвэл сургуульд явах аимшигтай биш байж болох байсан. Гэхдээ тэр өөрөө хизээч юу ч хийж чаддаггүй байсан гэдгээ хэлв. Харин одоо Топики түүний хүслийг биелүүлсэн. Энэ ич чиг санагдсан байлаа. Шизукигийн хувьд Маринагийн зохицыг хараад Топики ихэд эргэлзэж үнэхээр зөв зүйл мөн үү гэж дотроо бодов. Гэвч Шизуки маш ад жаргалтайгаар уруулан номрон нэмсгэллээ. Шизукиг анх удаа ад жаргалтай байгааг хараад энэ удаа би жигнэсээ амжилттай зөв зүйл хийсэн болтой гэж Топики анх удаа бодно. Топики чинь хүүхчүүд. Хэрвээ дахиж цаг хугацааг ухрааж чадахгүй байсан Шизуки ад жаргалтай байвал надад хангалттай гэж дотроо бодно. Азума итгэж чадаагүй үргэлж дуугүй дээрлэхүүлж байсан Шизуки одоо өөрийг нь зовоож байсан хүнээ алчсан ад жаргалтай байдлаа. Азума зүгээр л түүнийг шалгахаар ирсэн бүх зүйлийг хэтэрхий хол явчихсан гэдгийг ойлгов. Тэр одоо туслаж чадахгүй гэдгээ ч ойлгов. Зүгээр Шизукид өөрийгөө цагдаад өг. Тэгвэл ялан хөнгөн байж магадгүй гэж зөвлөнө. Гэсэн Шизуки маш их гинэт айж эхэлдэг. Тэр Чапиг дахиж хизээж харахгүй байх вэ гэдгийг сайн нэг боджээ. Тиймээс Азумагаас энэ бүхнийг нууц болгоод дотроо хадгалаад чимээгүй байж хтөхүү гэж гуйдаг. Шизуки гинтрийг хамтдаа нууцлая гэж Азумыг ятгах гэж оролдоно. Гэтэл Азуми тэгвэл би бас хамт гинт хэрэгтэн болно шүү дээ. Бид чинь хоёрхан хүүхэд. Бид юу ч хийж чадахгүй. Бид нар чинь зүгээр л хүүхэд. Бид нар юу ч хийж чадахгүй гэж хэлнэ. Шизуки харин Топикийг заагаад бидэнд түүний ад жаргалын төхөөрөмжүүд байгаа шүү дээ гэж хэлв. Азуми хар гаргийн амьтанд итгэхгүй байсан Шизуки гинт түүний гарыг атгав. Түүний аврал ирсэн царайг хараад Азуми шийдвэр гаргаж тэр хайртай охиндоо туслана гэж хэлдэг. Эхний даалгавар бол зохицыг нуух байх. Токиопи хэрэгтэй төхөөрөмжүүдийг гаргаж ирв. Тэр дундаа нэг дурсамж хадгалах хайрцаг байв. Уг нь навчис болон жижигхэн зүйлсийг шин хадгалах зорилттой байсан ч одоо тэр Маринагийн зохицыг хийхэд ашигладаг. Хайрцгийг томруулсан даруйда эргээд багасгаж болдоггүй учраас тэд булшлах шаардлагатай болсон юм.
Марина алга болсныг тайлбарлах амархан байв. Токкипи нэг төхөөрөмж ашиглаад өөрийгөө Марина болгон хувиргаж. Тэгээд бүх зүйл болоогүй юм шиг гэртээ харьцгаав. Гэхдээ нэг асуудал байсан юм. Токкипигийн яриа хэд сонин сонсогдоод байсан. Түүнийг засах хэрэгтэй болов. Токкипи Марина болж хувирсан учраас Маринагийн гэрт очсон. Гэрт нь очимогс аав ээж нь хоёр нь дахиад хэрэлдэж байлаа. Токкипи ойлгохгүй байв. Их яриад байгаа болохоор тэд сайнхан харилцаатай байгаа болов уу гэж боддог. Дараа өдөр нь Шизуки Чапиг олохоор явъя гэж төлөвлөнө. Азуми аав чинь Токиод байдаг биз дээ. Бид хоёр тийшээ очих маш хэцүү. Зуны амралт бол хүлээж яасан юм бэ гэж хэлдэг. Тэгээ хүртлээр сургуульд хараад өдөр бүр уулзаж төлөвлөгөө зохиохоор тавалцгаадгаа. Азуми анх ирээд тэдэнтэй мэдлсэн. Тэр ажил руугаа явах гэж байсан ч Азумигийн ээж тайван байлгаж туслаарай гэж хүсвэ. Азуми зөвшөөрсөн ч дотроо бухимдаж байв. Ах нь ээжийг нь хамгийн эрхэм гэж боддог. Хүссэн мөнгөө авдаг. Одоо бүр цагийн ажил хийж тэнийг бүгж авах гэж байгааг гин. Энэ ээжийг нь бухимдуулсан сургуультынх нь муудаж магадгүй гэж бодож илаа. Шизуки яагаад тэр бүгжийг зүгээр хулгайлчих болохгүй юм бэ гэж асуув. Тэгвэл тэр шаналаад ажиллаа орхино гэж хэлдэг. Азуми гайхаж энэ арай хитрхи биш үү гэхэд Шизуки харин чи чадна гэж би итгэж байна гэж хэлдэг. Анх удаа хэн нэгэн түүнд итгэж байгааг хэлсэн. Тиймээс Азуми Шизукигийн итгэлийг нь зүгээр алдахыг хүсээгүй юм. Ах нь усанд орж байх оронд Азуми бүгжийг нь хулгайлах гэж бэлдэв. Гэвч яг авахын өмнө зог тусав. Ах нь нэг удаа хэлж байв. Энэ хос бүгж би найз охинтойгоо хамт авсан ийм зүйлсийг өөрийнхөө мөнгөөр худалдаж авах учиртай гэж хэлж байжээ. Мөн ах нь дараагийн цалингаар Азумид бэлэг авч өгнө гэж амласан байдаг. Гэтэл гинэд утсан дуурна. Ах нь маш хурдан өрөөндөө босч ирж байлаа. Сандраад Азуми Токиогоос тусанч хүсв. Тэд нэг төхөөрөмж ашиглан цонхоор цугцсан төхөөрөмж эвдэрч унаж газар очив. Аз болоход гэмтээгүй гэсэн ч Азуми бүгжийг авч чадсангүй. Тэр маш их айд сандарсан байлаа. Учир нь тэдний ээж хэрвээ чи бүтлгүүтэх юм бол дахин хичээ гэж хэлдэг байсан байдаг ээж. Гэхдээ хичээгээ тэр ах шигээ 100 авдаг хүүхэд болж үнэхээр чадахгүй. Эцэст нь ээж нь Азумигаас залхсан юм бэлээ л дээ. Одоо тэр Шизуки бас өөрийнх нь орхино гэж маш их сандарч айж эхлэв. Шизуки түнд урам өгсөөр байв. Зүгээр л инээмсэглэл аж аргалтай бай гэж. Хэд хэдэн өдөр өнгөрөв. Шизуки түнд итгэж байгаа учраас Азуми айжмаа илүү өөртөө итгэлтэй болж баяртай болж аж аргалтай болж эхлэв. Тэр гурав хамтдаа сургуультаа явж тоглож хөгжилтэй зүйлсийг хамт хийдэг болсон юм. Нэг өдөр Азуми аж аргалын төхөөрөмжийг ашиглан Токио руу явъя гэж бодсон ч тэдгээр төхөөрөмжөнд тийм хол газар хүрэхэд тохиромжгүй байв. Тэр бухимдан ийм зүйлд найдаж дэлхийд чи ирсэн юм уу гэж хэлдэг маш уртаа. Токкипи нэмсэглээд би энэ зүйлсээр дэлхийд дээрээгүй ад жаргалын гариг дээр бүр илүү хүчтэй төхөөрөмжүүд байдаг. Жишээ нь 3D загвар бүхий старун нохоо эсвэл цаг хугацаагаар хүссэн үедээ аялж чаддаг их ад жаргалын цагч бий гэж хариулв. Азуми гахаж ёо ямар гоё юм бэ. Хэрвээ тэр цагийг ашиглал энэ бүх муу зүйл огт болоогүй юм шиг болгож чадах уу гэж асуухад Токкипи үгүй би чаддаггүй яагаад гэдгийг мэдэхгүй ч ад жаргалын гариг руу буцаж чаддгүй юм гэж хэлв. Гэхдээ яг яагаад гэдгийг Токкипи санахгүй байлаа. Өдөржин буцаж Токкипи хариуг нь олж чадаагүй. Тэр энэ зүйлийг мартахаар шийдсэн байдаг. Гариг руугаа очиж чадахгүй байсан учраас. Тэр өдөр Маринагийн аав ээж хоёр дахин хэрэлдэж байв. Гэтэл аав нь гинэд Марина надтай хамт амьдрах хэрэгтэй юм болов уу гэж хэлв маш ууртайгаар. Тэгсэн чинь Марина болж сурсан Токкипи би ч хамт явмаар байна л гэж хэлчихтیں۔ Энэ Маринагийн ээжийн зүрхэнд нь хутга зоож байгаа юм шиг санагдана. Аав нь гэрээсээ гарч явхад ээж нь Токкипиг зогсоож чи яагаад надаас урууж байгаа юм бэ? Чи үргэлж миний талд байдаг шүү дээ гэж ууртай хэлв. Токкипи дотроо өнөөдөр шөнө намайг дахиад зодон байх гэж дотроо бодов. Гэтэл тэгсэнгүй Марина гинт үйлж гонгонож эхлэв. Тэр дотроо миний охиныг надад буцаагааж өгөөч. Тэр хийсэн бүх зүйлдээ харамсаж байна гэж Маринад хандаж гэртээ ирээч гэж уйлж хэлвэ. Тэр үед Токкипи шүүгэндээ байсан гэр бүлийн зургийг харж нэгэн цагт хайртай байсан энэ гэр бүл айжмаар бутарсан гэдгийг ойлгов. Марина тэтгэхийг харгис зүйл хийснээр Марина тэтгэхийг харгис ханддаг байсан багтаа гэр бүлийг нь дахин нийлүүлэх боломжгүй юм багтаа гэж дотроо бодно. Токкипи ухаарч
буруугаа засахаар шийдвэ. Тэр Шизукэд чин сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй гэж бодов. Яг энэ мөчид Маринагийн хүчийг булсан газар нэг компани судалгаа хийж эхэлдэг бөгөөд ингэснээр Маринагийн зохицол Тэдний төлөвлөгөө 100 Токио руу явах байсан ч мэдээгээр Маринагийн зохицыг гарсан тухай гарч эхэлсэн. Ийз мэдэж байсан юм шиг хүн бүрийн дэргэд сандарч байлаа. Цагдаа нар төдний ангийг зочилж хүүхдүүдээс асуулт асууж эхэлнэ. Эзэн найзууд нь түүнийг жигшиж тэд шижиг авахгүй тулд хурууныхаа хийг үлдээгээгүй байсан ч Шизуки одоо ч гэсэн Токиогоос аяллаа үргэлжлүүлэе гэж санал болгоно. Насанд хүрсэн Ийзийн ах нь Жуана дүүтэйгээ ярьсан. Тэрний ангийн охин нас барсан тул түүнтэй ярих хэрэгтэй болсон юм. Ийзийн талаар асуух хүнд ч хариу хэлэхгүй байв. Маринагийн найзууд цагдаа тэр сүүлийн үед өөр болоод байсан гэж хэлсэн. Тэд үнэндээ Такопи Марина болж үжиглээд байсныг хэлсэн юм. Шизуки цагдааг магадгүй Маринаг би шантаажсан байж магадгүй гэж хэлсэн. Цагдаа нар асуунаа Шизукигээс тодорхой хариу өгөөгүй. Удалгүй 100 болохоос өмнө шалгалт ирсэн. Ийз их сайн сурдаг хүүхэд байсан ч энэ удаа маш муу оноо авнаа. Магадгүй энэ дарамт стресс нууцаа нууснаас болсон байж магадгүй. Тэр ээжтэй шалгалтынхаа үр дүн үзүүлсэн. Ээж нь урд нь шалгалтын дараа панкейк хийдэг байсан. Энэ удаа ч хийсэн хийж өгсөн ч ээж нь хэд сайхан ааштай байсан. Тэр хэлсэн. Одоо би ойлголоо. Чи миний хүлээлтийг хизээж биелүүлэх гэж чи хичнээн хичээсэн ч 100 оноо авахгүй. Тийм болохоор одоо чамаас юу ч хүлээхгүй. Чи хүссэнээ хий гэж хэлнэ. Ээж нь түүнийг орхин одоо читгэлэн нь бас алга болно. Шизуки түнд хэлсэн. Цагдаа нар намайг гол шижигтэн гэж үзэж байна. Тэд намайг дуудаж байгаа. Хэрвээ би очивол шоронд орж магадгүй. Чи миний оронд очиж чадахгүй гэж Ийзигээс ийж шөрнө. Хүчин дээр хайртай учраа. Шизуки хэлнэ. Чи нотлох баримт авч өөрийгөө буруутан гэж хэлбэл намайг аврах болно. Би жаргалтай болж чадна гэж хэлэхэд Ийзийн багаасаа ах нь Жуанагийг хараад ямар ч үед хүснээрээ хийдэг мөртлөө шалгалтанда 100 оноо авдаг байсныг мэддэг байсан. Жуана түүнийг бахархал байсан. Ийз ээж нь их зүйл хүлээдэг байсан ч тэр хизээж 100 оноо авч чаддаггүй байлаа. Хэдийгээр тэр ангийн хамгийн сайн сурагч байсан ч ах Жуана шиг улсын хэмжээний шилтгэн байж чадаагүй. Ээж нь тэднийг адилхан өсгсөн ч Ийзийн жаахан дутуу байсан. Энэ нь Ийзийг сэтгэлээр унаж өөртөө итгэлгүй хүү болгосон юм. Тэр хизээж панкейк идэж үзээгүй. Харин Жуана ажилтай болсноос хойш ээж нь Ийзид анхаарал тавина гэж найдаж байсан. Гэвч Жуана ямар ч нөхцөлд сайн байж чаддаг онцгой нэгэн байсан юм. Ийзийн бүхэнд гутар сэтгэл дотроо өөрийгөө ахыгаа жигшдэг, ахыгаа үзэн яддаг байлаа. Дараа нь тэр ээжтэйгээ адилхан охинтой таарсан юм. Тэр охин бол Шизуки Марина дээрлэхэж байхад Ийз өргөж тусалж байсан. Гэвч Шизуки түүнийг огч анзаардаггүй байлаа. Ийз Шизукиг ойд ганцаардан байхыг хараад түүнийг хамгаалж магтаал авахын тулд юу ч хийхэд бэлэн болсон. Орчин үеийн үед бол Шизуки түнд хэлсэн. Хэрвээ чи миний төлөө бүх бурууг өөрвөл би чамайг хүлээсээр байх болно. Би чамайг хүлээн зөвшөөрөх болно гэж хэлсэн. Ийзийн зөвшөөрч тэр бүр гарыг үнснэ. Тэр бүрэн итгэж бүхнийг хийхэд бэлэн болсон байдаг. Тэр цагдаа дээр очиход бэлдэж байтал Жуна түүнийг сосоо чи Маринад юу хийснийг бод. Энэ гэр бүл юу авчирсныг гэж бодож байна да гэж хэлэхэд гэвч үнэндээ Жуананы дүүгээ хамгаалж санаа тавьж байсан юм. Жуна хэлсэн чи надад итгэж болно. Хүн бүр төгс биш шүү дээ. 100 оноо авах гэдэг нь тийм чухал биш. Би чамайг дүүгээсээ илүү хайрладаг юм шүү. Энэ үеэс хойш тэд ах дүүгийнхээ хувьд нээлттэй ярилцаж чаддаг болсон. Шинэ мэдээнд нэг хүн Маринагийн ээж болж жүжиглэж байсныг хэлсэн ч хинч түүнд итгэдэггүй. Үүнийг хийлгсэн хүн бол Шизуки байсан. Тэр өглөө эрт Шизукигийн гэрээс гарч чөлөөтэй илүү сайхан амьдрал руу явахар шийдсэн. Тэр аавынхаа хаалгыг тогшоод аав нь гартаа нялх хүүхэдтэй гарч ирсэн. Шизукигээс арай бага настай өөр хүүхэд гарч ирсэн. Аав нь шинэ амьдрал их завгүй зохицуулж байсан тул аав нь өөрийг танихгүй хэлснийг сонсоод Шизукиг гунигтай байдалд орно. Тэр бодсон магадгүй энэ хоёр хүүхэд Чапиг идчихсэн байж магадгүй. Тэр бүр гидсийг зүсэж шалгах тухай хүртэл бодож эхэлнэ. Өөрийнх нь нохойг олохын тулд тэр юу ч хийхэд бэлэн болсон байв. Тэр Такопигоос түүний дотор юу байгааг шалгах төхөөрөмж асуухад Такопи тийм юм байхгүй гэж хэлнэ. Тэр үе Шизуки ухаан оруулахыг хичээсэн ч бид ийм холд ирчихсэн. Үнэндээ байхгүй юмыг яаж чамд өгөх юм бэ гэж хэлнэ. Шизуки одоо Такопиг хэрэггүй болсон гэж бодно. Тэр газраас чулуу аваад Такопиг зохихоор оролдоно. Дараа нь тэр генет Такопиг дахин нүдээ нээсэн. Тэр анх Шизукитай уулзсан газрын доор хонголд сэрнэ. Марина түүнийг олсон бөгөөд энэ өнгөрсөн амьдралынхаа нэгэнд дурсамж байдаг. Тэр үед Марина Такопи гэж нэрлсэн. Тэр гэртээ ирэхэд ээж нь телевизийн шинэ вирус болох
COVID-19-ийн тухай мэдээ үзэж байсан. Марина оройн хоол бэлдэж эхэлсэн юм. Ээж нь арх ууж Маринаг зандарч эхэлсэн. Учир нь тэр ээжийнхээ архийг цагт нь авч өгөөгүй. Ээж нь уурлаж шилээр Маринаг зогсон. Энэ үйл явдлаас болж Маринагийн нүүрэнд сориг үлднэ. Дараа өглөө Токопи Шизукигийн мөрөөдлийг ярьсан. Би ирээдүйд өөрийнхөө хүүхэдтэй болно. Тэгээд ээж маань намайг надаар бахархаж байх болно гэж хэлсэн байдаг. Токопи хэлсэн. Би чамд тусдаа сайн хүнтэй очруулаад өгье гэж. Мөрөөдөл нь биелждэд замдаа хинтээч харалцсан гэ. Зөвхөн Марина гэдэг 17 настай охин Изүми буюу Ийцтэй үерхэж байгаагаа ээжтэй хэлдэг. Ээж нь их өөр хүн байсан ч энэ мэдээг сонсоод баярлаж хамт оройн хоол идэхийг хүлээж байлаа. Маринагийн амьдрал сайхан болоод байх шиг байсан ба энэ бүхэн Токопигийн ачаар болсон байж магадгүй. Тэд хамтдаа гудамжаар алхаж байтал нэгэн хүн тааралдаж Изүмигийг их сонирхож байх шиг санагджээ. Ийц дараа нь Маринагийн энэ охиныг Шизуки гэдэг багтаа хамтдаа тоглодог байсан одоо эргэж ирсэн гэж хэлжээ. Ийц баг байхасаа Шизуки сайн байсан. Одоо ч зөвхөн түүнтэй л хамт баймаар байна гэв. Орой боллоо Марина ээж олон хоол хийж өгсөн чи Ийз ирсэнгүй. Марина ээж Ийз ирэхгүй өөр охиноос болоо тэр хоёр салсан гэж хэлэхэд ээж нь их уурлжээ. Ээж нь цогтуу байж ууртай нэгэн байсан бөгөөд агсан нэгэн байлаа. Ээж юм уу ганцаарцсан өөрийгөө өөрчлөлтөө гээд ээж нь Маринаг зодож эхэлнэ. Марина сөрөг биеэ хамгаалж байгаад ээжийгээ амийг нь бүрлэгч нэ. Маринаг харамсаж Шизукиг багтаа алчих байсан юм гэж хэлдэг. Токопи энэ бүгдийг харж байгаад өөрийн гариг руу буцаахаар болов. Гэхдээ буцахаас өмнө Шизукиг устгаж Маринаг жаргалтай болгоно гэж амлав. Гэвч үнэн хэрэгтээ Марина ээж хүүхдээ зовоож байсан тул шийтгэх ёстой хүн байсан. Токопи буцахын өмнө Маринад өөрийн нэрээ хэлээгүйгээ санаж тэр өөрийгөө Токопи гэж нэрлэжээ. Токопи гариг дээр хамт цаг урагш ухраах цаг гэдэг төхөөрөмж байдаг ч авч явж болдоггүй. Токопийн төхөөрөмжийг ашиглан өнгөрсөн рүү очиж Шизукиг багтаа устгахыг хүсв. Ээж нь зөвшөөрсөн ч нэг дүрэн байсан юм. Хэн нэгнийг ад жаргалтай болгож байж эргэж ирэх ёстой. Токопи хүн жаргалтай болгож чадаагүй тул буцахаас өмнө өөрийнхөө дурсамжийг устгуулах ёстой боллоо. Энэ түүний шинэ амьдралыг эхлүүлэх хүргэв. Токопи үүнд дуурлаж ээж болон бусад Happy Pay-уудыг зохичээ. Тэр цаг руу орж өнгөрсөн рүү буцав. Тэр баг өөхөх шахаж дурсамж нь хоёр өөр цагийн шугам дунд хутгалджээ. Тиймээс хэнийг ч устгах ёстойгоо мартжээ. Марина юу эсвэл Шизуки юу? Эцэст нь тэр буцаж 2016 оны газар дээр иржээ. Шизуки одоо Токиод байгаа. Токопи одоо Азумигаас Шизукиг хайж өгөхийг хүсжээ. Азуми гэр бүлийнхэн мөнгөний асуудлаас болоод удахгүй өөр тишээ нүүж магадгүй болжээ. Токоми Азумиг ойлгож Шизуки муу хүн биш гэдгийг санав. Азуми ч бас өмнө сайхан дурсамжтай байснаа санав. Азуми Токопиг Happy Camera-г өгөөд Токопиг өөрийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нь батлахыг хүсэв. Гэвч тэр бүхний асуудлаас болж Азумигийн анх ажилгүй болж сургуультай явах боломжгүй болов. Токопи газар дээрээ ганцхаараа үлдэв. Тэгээд хоёр охин хулгайлагдаж дараа нь үхсэн байдалтай болчихжээ. Тэр Шизукигийн хойд эгч нар байжээ. Шизуки эргэж иж амтны перкийг очиж Happy хайхаар болов. Хэрвээ байхгүй бол тэндээ хүмүүсийг хөнөөнө гэж хэлв. Токопи түүнийг аллагын хийх асуудлыг шийдэхгүй гэж хэлвэ. Шизуки Токопиг гიშгэж өөрийг нь хинч арилахгүй болохоор бусдыг юу мэдэрдгийг ч надад хамаагүй гэж хэлвэ. Токопи түүний гарыг барьж би бүрэн ойлгохгүй ч чамд одоо ч хамт байгаа хүн байна гэж хэлв. Тэр хамт амьдрах болж гудамжинд амьдарч эхэлжээ. Өдөр болгон хамт алхаж багахан мөнгөөр хоол идэж байв. Нэг шөнө Токопи түүнд Happy Camera-г үзүүлв. Гэвч идэрсэн тулд ажиллахгүй. Токопи энэ камерыг сүүлчийн удаа ажилуулахын тулд өөрийгөө золиослох хэрэгтэй болов. Тэр инээмсэглэж амьдраарэ гэж би чамд итгэж байна гэж сүүлийн үе хэлнэ. Шизукийн анх Токопиг анхаарсан тэр өдрөө эргэн очсон мэт болов. Гэвч энэ удаа Токопи тэнд байсан гэж Шизуки дотроо Токопиг санаж байв. Марина ч бас дотроо Токопиг санаж байлаа. Одоо Марина 2022 онд өсч том болсон. Токопиг бүрэн санахгүй байгаач дотроо мэдэрч байв. Изүмич гэсэн өөрийн далд бодолтой Токопиг санджээ. Тэр ахтайгаа өсөж DS4 авсан болохоор баяртай ад жаргалтай тоглолтог болж Шизуки Изүми хоёр хизээж хос болоогүй бөгөөд Марина Шизуки хоёр нэгэн өдөр уулзаж Марина түүнийг гимтэх гэж оролцсон ч гинэт ноутбукийн доторх нэг зураг санагдаж тэр хоёрын толгоонд эргэлдэж эхэлнэ. Тэр хоёулаа гинэт үйлж эхэлнэ. Яагаад гэдгийг ойлгосон гэ. Токопигийн сэтгэл тэдний хооронд үлджээ. Эцэст нь Марина Шизуки хоёр Токопитай хамт дурсамжаасаа болоод ойртон нөхөрлжээ. Хэдэн жилийн дараа тэд хамт дэлгүүр явж байтал нэгэн содон зүйл олж харжээ. Саторын гаргийн балны үзэг. Тэр хоёр хоёулаа тэр үзэг рүү харж авахыг хүслээ. За ингээд аним маань
их хачирхалтай, он цагийн холилдоонтой, их сонирхолтой аним байлээ. Лаглаг ярьдаг аним сувгууд нь бас ярьсан байлээ. Намайг үздэг хүмүүс намайг үздэг болохоор би хийж байгаа шүү. Өөр аним үзхийг хүсэж байгаа бол ихээ үсэг бичээрэй.